За сайн байцгаана уу та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр цөмөрөө бүтэн сарныхаа талаарх мэдээлэл төр уялдуулан холбогдуулах зан үйлийн зөвлөгөөг хүлээн авцгаая. Юутай холбоотой вэ гэхээр одоо шөнийн 15 болж байгаа шүү дээ, тийм ээ. Шөнийн 14, 15, 16 гэдэг энэ 3 өдөр хийх хэрэгтэй. Хийхийг хүсэж байгаа хүмүүс байхan бол сонирхож үзэхэд илүүдэхгүй ийм заслын зөвлөгөө буюу ритуал гэсэн үг. За ритуал гэдэг чинь нэг үгээр болохоор тийм ээ тодорхой яг зорилго, энерги, дотоод төвлөрөлтөөр хийгдэг зан үйлийг хэлж байгаа. Тэгэхээр цөмөрөө өнөөдөр маргааш нөгөөдөр гэсэн үг л дээ 14, 15, 16-нд бидний ингээд сэтгэл, бодол, мэдээллийн ачааллыг цэвэрлэж, ирж хүчээ зөв чиглүүлэх энэ ритуалыг хийцгээе. За хамгийн сайн өдрүүд гэхээр саяны 3 өдөр хамгийн сайн цаг гэх юм бол орой 7:30-аас 11 цагийн хооронд байвал илүү тэмтэй сайн байгаа. За бидэнд юу хэрэгтэй вэ гэхээр 2 ширхэг цаас, хар өнгийн юм уу эсвэл цэнхэр биш хөөхөнгийн үзэг, тэгээ бага зэрэг давс, 1 лаа хэрэгтэй. За лаа нь ямар өнгөтэй байвал зүгээр вэ гэхээр цагаан юм уу шар өнгийн лаа. Нэмээд ус даяг. За нэгдүгээр үе шатнд болохоор тухайн өдөртөө маань тийм ээ бууж байгаа ирж байгаа энергитэйгээ холбогдоод ялангуяа өчтөр энэ бичлэгийг үзсэн холбоотой бичлэгийг үзсэн хүн байгаа бол тэнгэр дээр үүсэж байгаа гаригуудын хоорондын мэдээллүүдийг мэдж байгаа штэ. Тэгэхээр цөмөр эхний энергитэйгээ холбогдуулах холбоотой буюу сар болон нарныхаа эсрэгцлийн хоёр талын энергийг задлах энэ юу гэх юм заслыг хийнэ гэсэн үг. За энэ заслаа яаж хийх вэ гэхээр нэгдүгээр хоёр цаас бэлдсэн. Тэрнийхээ нэг цаасан дээр нь өөрийнхөө дотоод эмзэглэлийг дээр нь өгүүлбэр бичих хэрэгтэй. За жишээ нь ямар өгүүлбэр байж болох вэ гэхээр би дараах ачааллыг гаргаж байна. Үүнд сэтгэл хөдлөл, миний эргэлзээ, миний эрэлдэв, хурц мэдрэмж, миний түргэн ярьж буруу ойлголцох тэр яриа, сэтгэл санааны хид хид өвчлөөс үүсэх сөрөг энергиуд гэдэг ийм зүйлүүд тэг мэдээж хэрэг өөрийн чинь амьдралд болж байгаа тийм ээ бодит зүйлүүдийг бас нэмээд бичих хэрэгтэй. За цаас 2 дээр цөмөр яах вэ гэхээр гадаад хүчээ бичнэ гэсэн үг. Жишээ нь юутай холбоотой гэхээр өөрийнхөө тийм ээ хит ингээ хурдны шийдвэр гаргадагтайгаа хүчээ шатаахтайгаа бусдын үгэнд ингээд өөрийгөө сэвтүүлчдэг, өөрийгөө хит дарах жишээ нь ингэн гэсэн үг. Би ирч хүчээ буруу чиглэл рүү алдаж байсан талуудаа бичнэ гэсэн үг байхгүй юу? За хоёрдугаар үе шат дээр цөмөр яах вэ гэхээр хоёр дахь том энергийг залруулна. Тэр нь өчтөр бишээс ярьсан шүү дээ тийм ээ. Санчир гариг болон ангараг гаригийн энэ хоёрын хоорондын эсрэгцэл гэж. Тэгэхээр энэ хүчийг цөмөрөө тэнцвэржүүлэх гэвэл ямар зан үйл хийх вэ гэхээр цаас нэг дээрээ тийм үү бичсэн байгаа цаас байгаа шүү дээ. Тэрэн дээр бага зэргийн давс цацаад тэрийг ингэж бодно. Миний эмзэглэлийг хид идэвхжлийг шингээж авдаг гэж бодоод харин цаас хоёрыгоо болохоор санчир гарагтайгаа уялдуулаад цаас хоёрыгоо айгүй нямбай цэвэрхэн булан үнцэг бүрн яг ижлэхэн байхаар цөмөрөө нугална. За тэгээд дараа нь энэ хоёр цаасаа хоёулангийн лаанда лааныхаа түлэнд ингээд шатана. За шатааж захта юу бодох вэ гэхээр эхлээд нэгдүгээр цаас шатаанд өөрийн чинь дотоод байгаа тэр эмзэглүүлж байгаа бүх зүйлийг арилгаж байна гэд цаас нэгээ шатана. Дараа нь харин цаас хоёрыгоо шатана. Гадаад идэх байхгүй юу? Яаруу түргэн үйллүүдийн сүрэг дагаж ирэх энергиуд арилаараа гэдэг утгаа санаа агуулад шатана. За шатаахтаа ялангуяа хэлэх ямар үгсийг хэлж болох вэ гэхээр ийм үг байгаа. Энэ мөчөөс эхлэн миний ирч хүч зөв чиглэлд тайван хурдтайгаар урсан гэж хэлнэ. Яагаад вэ гэхээр тайван гэдэг маань өөрөө санчир гаригийн энерги баггүй юу? Хурд гэдэг маань болохоор ангараг гаригийн энерги гэсэн үг. Тэгэхээр энэ хоёрын хооронд эсрэгцэл байгаа учраас цөмөр энэ үгүүд хэлээд энэ эсрэгцийг зөөлөж ийм зан үйл хийнэ. За дараа нь үнсийг нь ус руу хийнэ. Ус руугаа хийгээд энэ ямар зан үйлд хамаарж байгаа гэхээр дахиж наалдахгүй би шийдлээ гэсэн тэмдэг болж байгаа гэсэн үг. За 3 дугаар үе шат. Гол ихрийнхээ энерги рүү орно. Тэгээ мэдээллийн шүлтүүрээ нээж байгаа гэсэн үг.
лаа маань ингээд ассан хിവэр байгаа тийм ээ. Зүгээр энэ бүгдийг хийхдээ лаага асаачсан байгаа гэсэн үг байхгүй юу? За тэгээд лаага асаагаад асаасан хിവэрэ байхдаа 3 удаа гүнзгий амьсгал аваад гаргана. Харин сүүлчийн амьсгал аваад гаргаж явахдаа юу хэлэх ёстой вэ гэхээр би зөв мэдээлэлээ сонсож, сонгож, буруу мэдээллээ таслан зогсоож байна гэдэг энэ өгүүлбэрийг 3-таа давтаарай. Нэгсэндөө эхрийн энергитэй, эхрийн энергийн шидэн одоо ийм давталтай байх хэрэгтэй байхгүй. Ганцхан удаа ажиллахгүй хэдэн удаа 3 удаа байвал сайн гэсэн үг. За хамгийн сүүлийн үе буюу дөрөвдүгээр үе шат нь одоо эцсийн битүүмжлэл гэж нэрлэгдэнэ. Яагаад вэ гэхээр энэ маань болохоор санчир гариг болон сарны маань хоорондын эсрэгцэл байгаа. Лагаа одоо ингээд цөмөр ажих хэрэгтэй. Тэгээд лагаа айгуу тийм ийм одоо лааны ийм тогтун тайван байх үед нь одоо цөмөрөө хэлнэ. Юу гэж хэлэх вэ гэхээр өнөөдөр миний доторх ба гаднах хоёр туйл тэнцвэрээ оллоо гэж хэлээд лаага зөөлөн аятайхан үлээж унтраагаад дараа нь нэг аяга усаа асгана. Гадаа асгаж болно. Хөрсөнд одоо асгаж болно тийм ээ. Хамгийн гол асгаж болохгүй ганц зүйл бол нойлын өрөөнд те жорлон лууга битгий уурсгаарай. Өөр зүйл рүү одоо ингээд хасгаарай гэсэн үг. За тэгээд хийж дууссныхаа дараа 3 аффирмашн хэлвэл сайн. Ямар 3 аффирмашн байх вэ гэхээр эхнийх нь би тайван, бодолтой, тод, зөв сонголттой. За хоёр дахь нь миний эрч хүч зөв замдаа урсаж байна. Гурав дахь нь би мэдээллээ цэвэршүүлж зөв үг сонгож байна. За ийм зан үйлийг цөмөрөө 14-5-6-ндаа хийцгээе. Сонирхож байгаа хүмүүс маань хийгээрэй. Тэгээд хэрвээ өөр нэмэлтээр зан үйл хийж байгаа бол тэгээд айгүй устай байвал зүгээр гэж бүр анхны бичлэгээр хэлсэн байгаа. Тэгэхээр ус байвал их сайн байгаа. За ингээд өнөөдрийн хүрхийг зорьсон энэ ритуал маань тийм ээ зан үйл маань энэ хүрээд өндөрлөө. Дараагийн бичлэгээр уулзцай. Баярлалаа. Баяртай.